Зохиолч Батбаярын Бат баясгалан. Зохиолчийн 1-р сарын бороо хэмээх өгүүллийн төвөр саяхан хэвлэгдэн гарсан. Та бүхэн сонирхож байвал 1-р сарын бороо хэмээх өгүүллийн төврийг Интерном, Мир ном, Аз хор номын дэлгүүрүүдээс болон Багшийн дээдийн Сонор Плазагийн B1 давхраас худалдаж аваарай. Ингээд энэ удаа та бүхэндээ Бат баясгалан зохиолчийн Гасланд тавилан өгүүлгийг хүргэж байна. Окторгын цас бороонд үнцэн дэвтэж хөрсөндөө улам шургачих шин сумдын олон салаа мөчрүүд тэнгэр тэвэрхээр тэмүүлэх мэт хагас номлон сарайна. Тэр мөчрүүд ногоон шилмүсээр гоёж өглөөний салхинаа уурнаар гангах нь өөрийн үтсгэлэн төгөлдрөн барьж ядан байна уу гэлтэй. Шинсэн ойн захаас эхлэн өнгийн цэцгэс игнэн ургажээ. Нэг хэсэг зулагдсан шар цэцгсийг залган цаашаа ягаан цагаан гэд юр бусын сайхнаар солонгорон дүүний артна. Дунд нь суун тухал бол анхлын үнэр хамрын өгрөө шурхчин сэтгэл сэргээх агаад ойн зүгээс олон хөхөө найрал үүсгэн донгодох нь тааламжтай. Хөхөөн дууг төрөн уулын горхны төргөн урсгалын чимээ хөг хоршин. Айда хангай нутаг зуны цагт ийм диваажин төрхөн олдог ажээ. Энэ газрын зүүнтэйх уулс араараа битүү модоор хужигдсан агаад ингэр нь эгц цавчим энэ тэндийн сүрлэг хадан хисаатай. Харин баруун талын уулс нь гуйсудаг нухчаа олонтай ажээ. Баруун уулсын судгаас нэгэн саарал өлөгчөн бөг шогшиж үзэгдэнэ. Үзвээс ясн арьсаа цоочих нуу гэлтэй эцэж хөөвөр үсэндээ дарагдан хилэн унжуулан явах нь сүр жавхлант чон химэн бодмооргүй авч. Гэвч шүдэн нэлэгдэж хотоогоогүй ажвал залуу өлөгчөн бололтой. Уг өлөгчөн ийн өснөөсөө дааж ядах мэт зөөлөн шогших зууран үе зог тусан зогсож сонор хоёр чихэн соотол зулж шар нүдээр орчноо гүйлгэн ажина. Ийн явсаар баруун уулын бэлтэх нэгэн тарвганы дошны ойролцоо очоод газармалтан урд хоёр хөлөн урагш хаяж түүнийхээ дээр толгоогоо тавин хэрж тарвгас сахин хэвтлээ. Амтан гэдэг ийм л тавилантай хойндоо нэг нь амьд үлдэхийн төлөө нөгөөгөө хороодог нь ертөнцийн ёсон. Тиймээс ч нэг хэсэг нь амиа хамгаалах арга ухаанд суралцаж, нөгөө нь авлах, агнах, арга ухаан эзэмшиж, хэн илүү сурч чадсан нь амьд үлдсээр ертөнцийн игэл өдрүүдийг илээдэг тавилантай. Саарал гिचээ төвчээртэй хүлээн. Хүлээж эс чадваас тарваг уул баригдахыг юунаас ч илүү сайн мэднэ. Чимээ үл гаргана. Огтхонч үл хөдлөнө. Холоос харвал өвчхөө юу хэмээн санагдахаар авч шар нүд нь хорвоо ертөнцийн гүнээс галын цог мэт тодорч амьд буйг нь илтгэнэ. Уг өлөгчний азарган өнгөрсөн хавар айлын хотноос уйл залгах гэж байгаад нам буудуулжээ. Хоёр чудаа боохонд дайруулсан малчин тэр шөнө буугаан барин хотны захад хүлээж хэвтсэн хэрэгэлтэй. Тиймээс 5 бэлтэргэн тижээх хүнд даалгавар өлөгчний нуруунд дээр иржээ. Хавар онд орж чадаагүй малын сэгзэм хайн чадхаараа хоолэрэн өдөржин гадуур тэнвчлэнэ. Гэвч эргэж ирэх бүрийд нь бэлтэргнүүдийнх нь нүдний цэг буурсаар эцэст нь 2 бэлтрэг турж өгчээ. Их амтан болсон хойно энэлэн шаналж тэнхээ шавхан зүтгэвч орчлонгийн хатуу салхи түүнийг өлөрөвдөнө. Ийн араа ядан хоног өдрийг хороож байтал цагийн жамаар цас ханзарч тарав зурм ичээнээсээ гарсан өлөгчөнд баярлууштай хэрэг болсон ажээ. Өнөөдөр ч мөн тарав гагнахаар сахин хэвтэж буйна энэ. Сахиж хэвтээд оршноос нь нэгэн багавтар тарваг сууран гарч хойд хоёр хөл дээрээ ngoцойн сууж хэсэг байснаа идээшилж эхэллээ. Манчон хавар зуны тарваг нүхнээсээ холдож идээшилтгийг мэдэх тул төвчээртэй хүлээн. Тарваг өвсний сорд хөтлөгдөн нүхнээсээ нилээд холдмогц огцом хур даван дайрч хоромхон зурт хүссэндээ хүрдэг аж. Энэ удаад ч мөн өлөгчний бодсноор нүхнээсээ нилээд холдлоо. Тийм ээ. Яг одоо гэж бодмогц 4 хөлийнх нь булчин шүрмэс зангиран бие нь бүхэлдээ халуу оргиод ирлээ. Босон харах гэтэл хамрынх нь угийг час хийлхэн нэгэн эхүүн үнэр хаан хийв. Тийм ээ, яг мөн байна. Энэ үнэрийг яаж мартах вүлээ? 2 жилийн өмнө бэлтрэгнүүдээрээ тоглуулахаар хагас амтай янзаг зууж ирэхэд тэднийг нь хүн суулчихсан байсан юм. Тэр үед нүхнээс нь энэ үнэр хамар хаг зуран шахан ханхалж байсан аж.
Өлөгчний толгойд хүн гэж бодогдмогц үхэл гих аимшиг нүмерэн авлаа. Эхлээд босон хараа гиснэн намайг хараагүй бол эвийг нь нолоод зөрүүлчихвэл гэж сансан нь чонын залжин ухаан. Гэтэл байдал биштлээ. Морин төвөргөн чанх ард нь газар дөргөн нүргэлхэн тэр. Адуу хайж явсан чогсом дуран тавьж суухтаа уг үйлийн үртэй өлөгчнийг олж харан салхи авахуулахгүй сэм гитэн ирсэн нь энэ санж. Чогсон бол энэ нутгийн хүн. Жилийн дөрвөн улирал малын тоосонд дарагдаж, бор гертэн утаа манарган явсаар өдгөө 40 доныг ардаан үдэжээ. Түүний ганц заналт дайсан бол чон. Нэг жил хөл хөнгөн хурд энэ тэрийг нь санаж цагаан газрын нэгэн баг азраг адуундаа тавьсан юм. Гэвч өвөл нь адууг нь боохоо ороож тэр жилийн төлийг нь бараад зогсохгүй сүүлд азаргыг нь хүртэл зооглчихсан байсансан. Хавар төл хөрвжих үеэр хот эргээд амраахгүй 100 бороонд тасарчихсан богмол зүгээр байлгадаггүй зэрэг яриад байвал чонын лайланчиг ихээ. Тиймээс хаврын цаснаар мөр мөшгөж бэлтрэг суйлах болсны дээр чонтой яаж тэмцэх, яаж авлахыг хинээрч заалгахгүй мэдэх бөлгөө. Эс тэгж чадваас амандаа мэстэй энэ араатанд өөрийн үрчиж тахитлан зүтгэж өсгсөн хэдэн малаан тасчуулах гэмтэй юм. Саарал өлөгчөн байдал нэгэнт буруугаар эргэснийг мэдээд судаг өгсөн сунлаа. Чоноо гэж харахад тамирын тасарчсан амиа ядсан амтмэт байсан ч сунаж харайж бөн Европсын бөгөөд шалмаг гэж ихтэйхэн. Гэвч жогсмын унаж яваа морь хөл хөнгөн агаад хэд хэдийн саарлын арсаар эзнийхэн ганцгийг мэлаасан хөлөг байсан санж. Өлөгчөн хүч мэдэн хараалгавч адуучин нэрийн тэнзэн дашуур толгойных нь орой дээр үзэгдэж агсам зээрд морины дөрвөн турай тагцсан дээр нь тулаад ирлээ. Өлөгчөн гинт суун тусаж эргэн хараалгалаа. Чогсмын дэнзэн ташуур сарсан хоншоорох нь хажуугаар зөрснийг хэлэх юм. Өлөгчний дотор түргэн зүүнтэй уул гаргасан гэж бодогдно. Тэр ууланд нэг л хөрвөл тэр хэцэд морьтой хүн яаж өөрийг нь элдэж чадах вэ? Хүслийг нь хийсэж буйбат мөнөөх морьтон тэр даруй өөрийг нь даган эргээд араас нь элдэж буйн үзэгдэв. Өлөгчний нүдэнд мөнөөх хадан цохоотой уулс энүүхэнд харагдаж хөлийн хурд биеийн тэхээ мэдэн зүтгэн бүх юм өнгөрчээ. Адуу чирийн мөн шиг хүрэн ташуур гавал дундуур нь татхад нүдэнд нь үзэгдэж байсан цохоонд аянга буух шиг боллоо. Толгойн дүүгэн манарч юу болж буг мэдрэхээ боллоо. Гагцхөө өнөөх ихэн үнэр улам хүчтэй үнэртгэд сая нэг дин дун сэхээ орвоос мөнөөхөр морноосоо бун хутга суглаад барьчихсан дөхөж яваа үзэгдэв. Босоод зүгтий гэвч би энэ таг хүшчээ. Үхэл гэж толгойд нь зурс хийх үед 2 жилийн өмнө өөрийг нь нухтсан харанхуй нөх нүдэнд нь үзэгдэж энэ хаврын зэврүүн өдрүүдэд азрагнаа хүлээсэн гуниг цээжинд нь мэдрэгдэнэ. Өглөөх нүхэндээ шургаж үлдсэн 3 сэгсгэр бэлтэргээн бодохоор би энэ халуу шатаж эхэллээ. Өлөгчөн өндийж болохоор санагдах агшинд мөнөөхөр хутгаан барьсаар дэрэгдэн ирчихсэн байлаа. Чогсом гавлаараа газар шаан хэсэг сарвганаад хөдөлгөөнгүй болсон өлөгчний өгсөн хэмээн бат итгэж шилэн дээрээс нь натгаад авах гэтэл гинт үсрэн хараж ингэртэн цороожээ. Чогсмын морь эзэнгүй ирснийг дуулаад айл сахалтынх нь эрэлд гарснаар түүнийг чононд гүрээгэн тас хазуулан өнгөрсөн байхыг олов. Түүний дэргэд улаан сугандаа тултал хутгалуулж өгсөн эцэнхий өлөгчөн хэвтгийг харсан хүмүүс харуулсан гашуудна. Хэн нэгэн даанчиг асланд тавилаа гэж огшорхот бусд нь хэлээд юу гэвэ хэмээн энлэн харуулсав. Хүмүүс энлэн гашуудж байхад баруун уулын сууд хадны ёроолыг хөндөлж ухсан нүхэнд 3 бэлтрэг нэгнээ ноолн тоглож байв. Нөгөө хоёроос арай том биетэй нь бэгчж амжаагүй шүүгэн шүдээр нэгнийхээ хөлийг хазчихлаа. Тиймс ч сүртэй хазуулаагүйч бэлтрэг гинэн гаслав. Хэрв чонын хил мэддэг хэн нэгэн байсан бол хазуулсан даач биш. Эхийгэн эргэж ирэхүйг зөнгөөрөн мэдрэн гасалж байсан нь энэ үзээ.